Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мэгмар байна. Тэгээ өнөөдөр би хоёр асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлье гэж бодсон юм аа. Монгол улсын тэргүүлэх салбарууд болох боловсролын салбарын багш нар маань ажил хаялт хийгээд нэлээд хэд хонож байна. За мөн хүүтний эрч чангарч байгаа энэ цаг үед Сүхбаатарын талбайд хүүтэн цементэн шалан дээр эмч эмнэлгийн ажилтнууд маань суулт хийгээд хэд хонолоо. Харамсалтай нь улс төрийн энэ нөхцөл байдлаас шалтгаалan эдгээр салбаруудын маань багш эмч эмнэлгийн ажилтнуудын маань тавьж байгаа шаардлага, дуу хоолой харьцангуй дарагдаад байна уу да гэж санаа зовж байна. Тэгээ эрүүл мэндийн салбарт үйлдвэршний эвлэлийн байгууллагт бас ажиллаж байсан хүний хувьд өөрийн бас үзэл бодлоо хэлье гэж бодсон юм. Эх 7 хоногоос сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээл сургуультай орно. Улсын төсөв батлагдах байгаа энэ цаг үед үйлдвэршний эвлэлийн байгууллагуудын тавьж байгаа сан шаардлагыг салбарын яамдууд нэгэн яралтай тооцоо судалгаа хийж төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин өсөнд ижил тэгш хандах энэ зарчмыг баримтлан нэгэн яралтай байж болох төсвийн нөөц бололцоогоо нэгдүгээрт гаргаж ирэх ёстой. Гэхдээ сангийн яамтай зайлшгүй зөвшөлтсөж тооцоо судалгаагаа нийлэх ёстой. Хоёрдугаарт төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарын ажилтнууд маань төрийн үйлчилгээний албан хаагчид. Тийм учраас энэ эдгээр салбаруудын ажилтнуудын цалин хөлсийг улсын гурван талд хэлцээрээр шийдвэрлэдэг. Тийм учраас яамдуудын гаргасан энэ тооцоо судалгаанд үндэслэн улсын гурван талд хэлцээрийг нэгэн яралтай эхлүүлж нэгдэлтэй гарах хэрэгтэй гэж үзэж байна.